Увс аймгийн Давс цум нь 1925 онд Жаргалант хайрхан нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Одоогийн Давс гэх нэрээр 6 жилийн дараа нэрлэгдэжээ. Давс цумаас олон эрдэмтэн алдарцуутай хүмүүс тодорсноос Монгол улсын анхны ерөнхийлөгч, үе үеийн сангийн сайд, анхны ерөнхий сайд мөн спорт урлагийн алдарцуутангууд төрөн гарсан байдаг. Үүхтүүх харимтай Давс цумынхны уулзалт золголтыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн удирдлагуудтай хамтран 3 дугаар сарын 6-ны бэлэг цай өдөр зохион байгуулахаар болжээ. Өссөн төрсөн ажиллаж амьдарч байсан уугуул сугуул иргэдээ Давс цумынхан өргөнөөр хүрэлцэн эрхийг урьж байна. Ус аймгийн Давс цумаас төрж гарсан тэнд ажиллаж амьдарч байсан хүмүүс уугуул сугуул иргэдтэйгээ бас Улаанбаатар хотын нутгийн зөвлөл төрөлх Давс цумын маань засаг даргын тамгын газартай хамтарч бид нар уулзалт золголтыг энэ 2015 оны 3 сарын 6-ны өдрийн 15 цагт Баянгол дүүргийн модны хоёрын ланд ресторан гэдэг зохион байгуулах гэж байна. Тэгээ энэ уулзалтаараа бид нар бас нутгийн иргэд уугуул сугуул иргэдтэйгээ уулзаж нутгийн ард түмтэйгээ уулзаж золголтыг зохион байгуулахаас гадна сумын удирдлагуудаас бас сумын ойрын үед хийж байгаа ажлууд цаашид 90 жилийг өгтөж хийх ажлууд болон бусад сум орны хөгжилтэй холбоотой асуудлаар нутгийн иргэд ард түмнийхээ санал бодлыг сонсож уулзалт зохион байгуулахаар юу нутгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл Давс цумын засаг даргын тамгын газартай хамтраад бид нар бас нэг юм ажил зохион байгуулж байгаа. Тийм учраас бас нутгийн иргэд энэ 2015 оны 3 сарын 6-ны 15 цаг зохион байгуулагдах ланд ресторан зохион байгуулагдах энэ арга хэмжээнд бас өргөнөөр оролцож сум орныхаа ирээдүйн хөгжлийн төлөө сум орныхаа 90 жилийн ойг өгтөж сум орныхаа хөгжүүлэх энэ сумаас төрж гарсан эрдэмтэн мэргэд урлаг улс төрийн спортын олон алдартай хүмүүс цуглаж санаа бодлоо хуваалцаж сум орныхаа 90 жилийн хойд зориулсан тодорхой арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байгаа энэ ажлуудад бас санал бодлоо солилцож уулзалт золголтоо бас амжилттай зохион байгуулж хүрэлцэн эрхийг бас бүх сумын уугуул сугуул иргэдээс бас уриалж байна. Давс цумын нутгийн ард иргэдийн золголт Баянгол дүүргийн бидний хэлзэнснээр модны хоёрын замд ланд нэртэй ресторанд энэ сарын 6-ны өдөр болохоор товлогдоод байна. Энэ суманд ажиллаж амьдарч байсан уугуул сугуул иргэдээ Улаанбаатар хот дахь Давс цумын нутгийн зөвлөл өргөнөөр оролцохыг урьж байгаамаа.